За сайн байцгаана уу. Үндэсний бичиг үсгийн өвлөн дээгч төвөнд дэлгэрүүлэгч хүүхд залуучууд эрдэмтэн багш нартаа энэ өдрийн мэнд хүргье. За ингээд удахгүй болгохон монголчуудын бичиг соёлын баярын өдрүүдийн галдаа цогтой алуун мэндийг бас төвдийн зүгээс өргөн дэвшүүлье. За хүрэлцэн ирсэн үндэсний бичгээ тээж төвөнд дэлгэрүүлж байгаа энэ цаг үеийн шилдэг багш нартаа бас энэ өдрийн мэнд хүргье. За ингээд манай Ариун Жиргал багшийн маань бол энэ жил одоо анхлан багшийн гараагаа эхэлж байгаа шинэ залуу багш байгаа. За тэгээд үндэсний бичгийн хичээлээ одоо ингээд 4 жил сураад үргэлжлүүлээд ажлын байран дээр гараад сурагчдад заахад одоо төрсэн сэтгэлдээсээ бас багш нартайгаа сайхан хуваалцсан уу. За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бол шинэ төгсөөгч энэ жил бол ажлын байрнаар гарахад мэдээж хэрэг төсөөсөн зүйл маш өөр байсан. Монголын түүх болон үндэсний бичгийн хичээл бол одооны техник технологитой харьцаж байгаа хүүхдүүдийн хувьд маш тийм ээ холын мэдээ болсон. Энийг сонирхолтой заахын тулд бол хичээлээ аргыг өөрчлөх ийм зүйл хэрэгтэй гэдгийг ажигласан. Анх хүүхдүүдэд нөгөө үсэг таниулах явцдаа маш яаран явсан маань их алдсан байлээ. Жишээлх юм бол 12 сар гэхэд үсгнүүдэд дуусгацсан байсан миний хувьд. Хувьдаа бол би чадчихлаа гэж бодож байгаа боловч тэр маань эргээд би ажлаа 2 хийх юм гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр хаврын үйлрэл дахиад үсгээ эхнээс нь үзэх болж байгаа. Тэгэхээр шинэ багш нартай хандаж эхлэхэд энэ бол хамгийн том алдаа байсан. Тэгэхээр хичээлийн хэлбэрт маш их анхаардаг. PPT гоё байх, хүүхдүүдэд гоё гэдэг зүйлийг ингээ анхаарсан чинь агуулга ингээ тундаг хэлж байна. Тэгэхээр зэрэг агуулга болон хэлбэрийг ингээ зэрэгцүүлж авч явах нь бол альва зүйлд яарахгүй байх, ерөөсөө голыг нь олж харах, яг нөгөө зорилгоо сайн тодорхойлох ийм зүйл хэрэгтэй байсан. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За дараагийн асуулт Зол Жиргал багшаас асууя гэж бодож байна. За мэдээж оюутан ахуй цагаас бас уян дугуулангаас үүдэлтэй. За тэгээд энэ цаг үед ажиллаж байгаа багш нараас маш олон жил дугуйлан хичээлүүлж байгаа ийм багшийн хувьд дугуйланд сонирхлоороо дундаангийн сурагчид ороод ирж байна тийм үү. За тэгэнгүүт эдгээр хүүхдүүдийг орхигдуулгүй сонирхлыг бууруулгүйгээр тэр чигээр нь яг өөрийнх нь тархлаа болгож тийм ямар ч мэрэгжлийн хүн болсон бай биерэн бичиг каллиграф бичээгүй бичиг монгол бичгийнхээ олон төрөл зүйлээр хичээлдэг ийм чадвартай хүн болгохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Энэ талаас нь бас багш нартай бас уулзсан уу? За сайн байцгаана та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр сурагчдын хүүхдийн оюуны чадварыг нээх, авьяасыг нээх хөгжүүлэх багш бид бүхний хамгийн гол ажил. Тэгэхээр энэ гол ажилдаа бас өөрийн анхаарлаа төвлөрүүлж ажиллаад явж байгаадаа баяртай байдаг. Тэгэхээр хамгийн гол зүйл гэвэл тухайн хүүхдэд урам зориг өгч, урам зоригийг нь цаг, минут, бүр секунд болгонд бадраах хэрэгтэй. Тэ. Тухайн хүүхд бол муухай бичсэн ч бай, чадахгүй ч бай, түүнийг нь болж ийн, сайхан байна. Нэг шүдэж юмнууд өвч чадаагүй бол маш гоё өвчлээ, болж ийн гэдэг энэ урам дэм бол сурагчдыг бас өсөн дэвших, амжилтанд хүрэх, ирээдүйд цаашлаад Монгол улсын зөв иргэн боловсон хүчин болоод бас нөлөөлдөм болов гэж миний зүгээс бас боддгийн тийм ч учраас сурагчдаа ер нь урам зоригийг урам дэмийг тухайн дугуйлын хөтөлбөрөөрөө тухайн сургуулийн хөтөлбөрөөрөө бас олгож явд юм байгаамаа. Тийм гол нэг түлхүүр нь тэгж боддог доо тийм. За баярлалаа. За дараагийн манай багш маань Ширэн багш байгаа. За Ширэн багшийн маань онцлогийн хувьд гэх юм бол орон нутагт нэг жил ажиллаад Улаанбаатар хот тэр тусмаа төвийн бүсийн хувийн сургууль, Кембрижийн хөтөлбөртэй сургуульд нэг жил ажиллаад ингээд хавартаагаа золгож байна. За тэгэхэд бол гол нь тэр орон нутгийн хүүхдүүдийн үндэсний бичгийн хичээлийг хүлээж авч байгаа онцлог хандлага ямар байна? За хотын төвийн бүсийн хүүхдүүд хүлээж авч байгаа онцлог хандлага ямар байна? Үүнд тохируулан хичээл заахын тулд ямар арга зүй тий орон нутагт нэг жил ажиллаад ирэхэд энэ хотын хүүхдүүд заахад танаас ямар ур чадвар арга зүй шаардж байгаа шиг байна? Тэдгээр хүүхдүүдтэй яаж онцлогтон тохируулж ажилласан бэ? Энэ талаас бас хуваалцаач гэж хүсэж байна. За сайн байцгаана уу. Миний хувьд Улсын аймгийн 1-р сургуульд ажиллаж байгаа тэрсэн яг орон нутгийн хүүхдүүдийн хувьд үндэсний бичгтээ хандах хандлага нь арай илүү гайгүй сайн дуртай байдал надад ажиглагдсан. Яг ингээд хотод ирээд ажиллахад бол яг хандлагын зөрүү бол анзаарэгдэж байгаа.
Тэр тусмаа хот гэхээс илүү хувийн сургууль, Кембриж олон улсын хөтөлбөртэй сургуулийн хувьд бага ангиас англи хичээл үзчихдэг. Тэгээд дунд ангидтай ч гэсэн ихэнх хичээл нь англи хэл дээр орой авчихдаг. Төгсөөд гадаад боловсрал эзэмших зорилготой хүүхдүүд байгаа учраас тэр хандах хандлага нь арай бас сул байна уу гэж анзаарч байгаа. Яг орон нутагт болохоор яг уламжлалт аргаар ингээ хичээлээ заагаа явахад боломжийг яг хотод ирээд ингээ заахад утаснаас хэд хамааралтай болсон, цахим орчноос хэд хамааралтай болсон хүүхдүүд ихэнх нь байгаа учраас бас нөгөө арга барилаа арай илүү яаж би монгол хичгийг тэр цахим хэлбэртэй нь холбож заах уу гэдэг зүйл рүү шилжиж эхэлж байгаа. Тэгээ яг үндэсний бичгийн хичээлийн хувьд бол цахим байдлаар хосолсон байдлаар явж байгаа гэсэн. Одоо жишээ нь дүрс ялган бичиг үзлээ гэхэд эхний цаг дээрээ яг дүрс ялган бичих үгээ заагаа дараагийн цаг дээрээ утсан дээр нь гар утсан дээр нөгөө аппликейшнуудыг татчих авч агаад тэр зургийг татчих агаад эвлүүлэх байдлаар нөгөө өсгүүдийг нь өгүүдийг нь цээжлүүлэх нөтөлөх бичүүлэх байдлаар тэгж явж байгаа. За тэгээд ерөнхийдөө хүүхдүүдийн дур сонирхлыг татах ч юм уу тэр тал дээр багшаас одоо ямар скил ур чадварууд арга зүйнүүд шаардсан бэ? Яг тэнд ямар одоо саяны ярьдагтай өнгө ижлэр ямар шийдлүүдийг өөрөө одоо сургалтандаа хэрэгэлсэн бэ? Энэ талаасаа бас манай багш нартай уулзвал бас зүйтэй болов гэж бодож байна. За ерөнхийдөө бол мэдээж ялгаатай түвшний хүүхдүүд байгаа. Тэг хичээлийг бэлдэж орохдоо ялгаатай түвшний даалгавар боловсруулж орж байгаа. За одоо хүсгээ мэдэхгүй 7 дугаар ангийн хүүхдэд би одоо энэ хүсгийг нь өнөөдөр сургана, дараагийн удаад энэ хүсгийг нь заа. Мэдж байгаа хүүхдүүд нь би өнөөдөр яг юуныхаа дагуу сэдвийнхаа дагуу хичээлээ заан гэсэн байдалтаар хид хідэн ингээд төвчний даалгавар хувилбартай даалгавар боловсруулж орж байгаа. Яг одоо яг өөрчлөгдөж байгаа зүйл нь болохоор яг цахимтай ингээд хослуулад явсан чинь хүүхдүүдийн нөгөө монгол бичтэй хандах хандлага нь арай өөр болоод байгаа. Монгол бичгч нь ингээд хэрэгжилж болд юм байна. Хэрэглээ гэдэг зүйл байд юм байна гэдэг ойлголт төрөөд тэгээд арай илүү сонирхолтой болж эхэлж байгаа монгол бичиг хичээлтэй. За баярлалаа. За дараагийн манай мэдээлэл өгөх хөш бол одоо Утганбаатар багш маань байгаа. Бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр утгаа багшаас ерөнхийдөө асуух зүйл яриулмаар байгаа гол зүйл юу вэ гэхээр энэ анги ах тусам одоо үндэсний бичгийн хичээлийн хүүхдүүдийн масс төвшин айгу багасаад байдаг. Тийм ээ. Тэгэнгүүт бүр ингээд 10 11 рүү хүрээд ирэнгүүт нэг улсын шалгалт болонгууд, ээж тулангууд яг үндэсний бичгийн одоо 6 7-гийн юмнуудаач хүртэл одоо мэдхгүй явж идэг. За тэгэнгүүт энийг анханаас нь одоо багш нар 6 дугаар ангиас нь яаж хоцрогдлгүй одоо сурах тийм боломж байна. Энэ хэрэгтэй шүү гэдэг тэр үндсэн дархлааг нь яаж одоо анханаас нь зөв тавьж өгвөл энэ хүүхд тэр чигээрээ цаашаа тууштай явах вэ? Энэ талаар ерөнхийдөө өөрөө судалгаа хийдэг хүн бас үнэтэй зөвлөд хуваалцах болов гэж бодож байна. За сайн байцгаана багш нартай үндэсний бичиг засгийн баярын мэндийг хүргэе. Ер нь бол одоо багшийн асууж байгаа ер нь бол одоо бид нар ингээд хичээлийг одоо үндэсний бичиг хичээлийг заахтай гэдэг ч юм уу. Нэгдэж одоо багш хүн бол тухайн зааж байгаа зүйлдээ дуртай байна гэдэг бол хамгийн чухал асуудал байдаг. За дараа нь нөгөө сурагчтайгаа нөгөө харилцаагаа үүсгэх гэж чухал юм байдаг тийм. Нөгөө сурагчтай татах, өөртөө татах. Нөгөө бид нар энэ харилцаа зүв байж цаашгаа бид нар нэг одоо зорилгын төлөө хамтдаа хичээх чинь гэдэг мэдрэмж суурь эхлээд нэг зүв тавиад бол бас их чухал юм шиг миний хувьд санагддаг. За тэгээд одоо ингээл анх одоо гэдэг 6 дугаар ангид утаа үсэг бид нар ингээд заажгаад монголчуудын бидний энэ бичиг үсэг гэдэг юм болохоор ерөөсөө хүн энэ амьдралдаа хамгийн амархан дүрс тавих тийм боломжтой зүйлийг л бодож олсон байна. Жишээ нь ганц зураас тавьж хүн бол чадна тий. Урт зураас тавьж. Бид нар бөөрнгийн зураас тавьж. Гэтэл энэ өсгүүдийг ингээд юмнуудыг ажиллаад үзэхээр ерөөсөө л зураасаа жоохон дугууруулсан юм байна. Энэ байсан зураасыг жоохон дугууруулсан юм байна гэдэг ч юм уу. Бичиг үсэг гэдгийн тэр элемент юмнууд ерөөсөө л нэг бол нөгөө доошо зураас энэ зураас хоёроо ингэсэн юм байна гэдэг ч юм уу тий. Энэ юмнаас нь бид нэр ерөөсөн анхандаа маш сайн анзаараа. Тэгээд тэр үсэг дотор байгаа авиатай холбогдож байгаа нарийн юм техник юмнуудыг болохоор бас сурагчтай хэлж өгдөг. За тэгээд цаашлаад энэ үсэг түнтэй хол ерөөсөө монгол үсэг гэдэг юм чинь бид нэг ажиллаад үзэх юм бол нэг зүй тогтлоо байна. Бид нар чинь одоо монголчууд бид нар чинь тэр дайн, baйл, дайн тулгаантай тийм хүнс цаг үед монгол үчгээс сурцсан гэж ийм сайхан цаг үе байсангүй шүү дээ тий. Тэр хүнс цаг үед ингээд хүмүүс ч монгол үчгээ ихэнх нь сурцсан. За зарим нь ингээд моринд ил дээр хүртэл тэр мэдээ дайн baйл дээр нэлээд мэдээ сэлтийг ингээд татлагаар бичээд ингээд явж исэн гэхээр тэр бол гайхамшигтай чадвар хүмүүний хувьд. Гэтэ хүн болгон тэр ягаад сурч чадсан гэхээр тэр зүй тогтол учир шалтгаан байгаа учраас тэрийг ингээд гарцааг сурч боломжтой байгаа юм л да. Тэгэд манайхны нэг зүйл одоо юу гэх юм бас нар манаас нэг зүйл ажил анзаарах хэрэгтэй юм. Бид нар нөгөө зааж байгаа зүйлийг судалгаатай хандах хэрэгтэй. Мэдээж багш хүн бас сэтгэлтэй ханддаг нь бол мэдээж бол байгаа. Мэдээж багш болгон сэтгэлтэй ханддаг. Судалгаатай хандах гэдэг юм дээр ерөөсөө төдийл анзаардаг юм шиг санагдаад байна.
Тэгээд бид нар чинь нэг үсэг заахтаа одоо эхний удаадаа тий 20% уншуулдаг. За энэ үсгийг заах хүртэл заачлаа одоо би 20% уншуул. За түүний дараа энэ үсгийг 40 50 гэдэг ингээд үгийн тон уншихад хүртэл ингээд нэмэгдээд явж байдаг. За тэгээд үсэг түүнтэй холбогдоход бас зүй тогтол ямар өгнүүдийг би гарцаагүй одоо энэ хүүхдүүдийг одоо тий тусгайлан дэвтэр дээр нь бичиж тэмдэглэж ялгаж өгөх юм гэдэг ийм зүйлүүдийг бас нэг анзаараад. За тэгээд 7 дугаар ангид ороход урт шиг тэмдэглэх тогтолцоогоо ч гэсэн ерөнхийд нь биш зааталч уртаа гişиг тэмдэглэхэд 3 арга байдаг юм байна. За тэгвэл уртааг богноор тэмдэглэдэг нэг монголчуудын хадмалт нэг 130 үг байдаг юм байна. За түүнээс би идэвхтэй хэрэглээний 50 60 үгийг хүүхдүүдээр эхний удаа уншуулах юм байна. Дараа нь юм байна. За тэгээд энэ юмнуудыг чи ерөөсө судалгаатай хандаал тэгээ багш хүн тэр зааж байгаа юмдаа ерөөсө маш дур сонирхолтой. Тэгээд тэр монгол бичгийн чинь тэр гарал үүсэг үгийн гарал элдв гоё тэр бичгийн олон одоо янз бүрийн тэгтэй холбооц ч юм уу ингээд орвол бас их зүгээр. Нөгөө талдаа яг ахлаханг одоо анги ах тусам бид нар одоо үндэсний бичгээр чөлөөтэй бичих нэг юм алхам байна. Тэр үгийн гарлыг баримжуулж бичдэг. Өө энэ үг чинь хөгц гэж бичгэц чинь хөхөөц өө яаж цаана мөн чанар нь хөх гэдэг үг яазгуур. Яг орчин цагийн монгол хэлэнд авиас ирэхэд хөгц болцсон юм байна. Цаад мөн чанар дунд хэрвээ өнгийгөө л ахмад бид нар үгсийг чөлөөтэй бичдэг. За тэр дүрс ялан бич өгөөч бид нар нүдлэн тогтоогоор ингери гэдэг манаас хэцүү шүү дээ. Хүн болгон тэр юмыг ингээд шууд тогтоогоол ингээд аваад байх одоо бас өгдөл байгаагүй гэдэг бид нар тооцох. А тэрийг тогтоол гаргана үгийн гарлаар нь задарч бодох. Нэг бол одоо ямар нэг юмтай холбож тогтоодог. Нэг бол хоршоо үгийн хүрээнд одоо шин хээл хахуул гэж бичлэхэд хахуул нь хахуулыг төгссөн бол хээл мөн хэгээлээ ийтэй байна. Хэгээлээ ингээд холбож тогтоодог юм. Тийм ээ. Бид нар ийм зааж байгаа юмдаа нэг жоохон судалгаатай ханддаг, тэрийг зүүлчилдэг, ангилдаг, аль нь хүнд хүрэхийн, аль нь хүрэхгүй ач холбогдыг ялгаж эхэлж хардаг. Ийм байвал одоо бас нэг. За баярлалаа. За энэ зэргийн гүндгийн төвчний зүйлүүдийг бол багш нар маань бол нэлээд ярьж хааж байгаа, судалж байгаа байх. Өөрөө чинь хичээл юмуд бол нэлээд сайн сурж байгаа байх. За жишээ нь өөрөө яг одоо багшлах хугацаанд 6 дугаар ангийн хүүхдүүдийг ингээ анхнаас нь үндэсний бичгийн хичээл заалаа гэж үзэхэд нэг ингээ заадсан чинь онжсэн шүү гэсэн нэг тийм боолцох зүйл байна. Эсвэл одоо нэг хоцрогдолтой нэг хүүхд байлаа гэж үзэхэд ингэсэн чинь би айгүй хурдан энэ хүүхдийг уншиж өчтдөг болгоод энэ хэцүү юм бэ гэдэг айдсаас нь бэрхшээлээс нь айгүй хурдан гаргаад ирсэн шүү гэсэн зүйл. Тийм энэ бол одоо 6 дугаар ангид анх үсэг заахад ч юм уу за багш бол мэдээж стандартаар гэдэг ч юм уу. Ер нь энэ хичээл заахад нэг чухал юм бас тэр сурах бичиг бол их нуруу болдог. Тэр сурах бичиг бас нэг талаас сайн байна мэдээж байх гэдэг бол бас их чухал юм байдаг юм гэж ер нь бол миний зөв зөв ажиглаад идэх. Нэгдүгээр тийм байна. Хоёрдугаар бид нар бол мэдээж нэг тухайн өгсөн цагтаа хичээл орно 40 минутын цаг гэдэг бол харьцангуй яг хичээл явахад бол бас нэг талдаа их баг цаг шүү дээ. Их урдан өнгөрцөн байдаг. За мэдээж одоо олон хүүхдтэй ангид бол тэр болгон бас хүрэхэд бол бас хүндрэл гарна. А энэ болгон дээр бид нар нөгөө өөрийнх нь туслах буюу тий сайн хүүхдүүдийг өөрийнхөө одоо яг тэр хэдийг нөгөө туслах багш мэт болгодог. Тийм ээ. Тэр хэд маань болохоор буцаад нөгөө оцроод байгаа хүүхдүүдэд тус болдог. Нөгөө бид нар чинь ерөөсөө л тэр нөгөө одоо бидний тэр цэргийн зохион байгуулалтын тий энд их чаягаар 100-т байдаг юм 10-т байдаг юм гэдэг шиг ерөөсөө тэр нь доошоо 3 хариуцдаг, тэр нь доошоо 3 гэдэг бид нэг ийм нэг систем аргуудыг бас боддог. Ийм байвал зүгээр юм байна. Нөгөө талдаа бас тийм зүйл ажиглагдсан. Одоо шинэ Монголд хичээл орж байгаад маш Монголын хүүхдүүд яаж исэн юм гоё багшилж байхад 15 6 он идэхэд л одоо гэдэг Монгол зүгээс харьцангуй хоцроод байгаа хүүхдүүд яг хүүхдүүд номын санд ирж байгаа. Номын санд ирэхэд нь ингээд сайхан багш өөрөө гүйж очоод тэр нөгөө энэ хичээлээс бусад цагаар энэ хоцроод байгаа хүүхдүүдийг бас нөгөө төвчнийг нахиулна гэдэг бол бас их чухал юм. Тэр 40 минутанд үнэхээр одоо би нөгөө хичээлээ ороод нөгөө бас явах гадгаа сурах гадгаа хүүхдүүдтэйгээ бас нэгэн тал одоо ингээд харьцчихна. Нөгөө хэд маань үлдсэн ч гэсэн баг болоод бид нэр бас нэг нэгээ дэмжиж болж байна. Нөгөө талдаа багш нөгөө давтлагын цаг гаргана. За эсвэл хүүхдүүдийг энд номын сан сууж хагц ч юм уу тий энэ үед нь одоо багш маань ганцаарч бас турж харцаж ингээд л явуул бас нэг масаарна. Тэгэхээр ер нь бол бид нар чинь одоо 6-аас 12 гэдэг маань үндсэндээ 6 жил одоо монгол бичгийн тухай ярих чинь монгол бичиг заах чинь гэдэг бол бид нар бол бас хүүхдүүдийг хоцрогдолгүй ч юм уу тодорхой төвшөнд бол бас аваад явах тийм болцоотой юм байна. Ямарсан бид нарт цаг хугацааны хувьд бол болцоотой болчихжээ гэж харж байгаа юм. За яг хөө миний хувьд бас одоо хэд хэдэн сургуулиар ажиллаад ингээд монгол бичиг нэлээд зааж үзлээ. За тэгэхэд бол анзаарсан зүйлүүдээс суулцъя гэж бодож байгаа байхгүй. Энэ яаж юм гэхээр ердөөсөө эхлээд бол хүүхдүүд 100% даалгавар хийж байгаа. 2 3 дахь 7 хоногоос 1 2 болж эхлээд за тэгээд ингээд олон болж эхлэх хандлага үүсэж байгаа. Тэгэнгүүт эхлээд нөгөө амархан байдлаас нь төв бэрхшээл багтаа ойлгуулах нь айгүй чухал юм байна гэдэг зүйл одоо багш болгонд байгаа шүү дээ.
Гэтэл миний хувьд бол яасан бэ гэхээр гүйгүүлэгч үзээд эхлэхээр багш нар нэлээд шахаад эхэлждэг. Хүүхдүүд тэгэнгүүт огцом хурд аваад хэцүү юм бэ гэдэг мэдрэмжийг их аваад эхэлдэг. Гэтэл багш нарын маань нийтлэг анзаарсан зүйлүүд одоо үсгээ заагаад эхлэнгүүтээ шууд үг уншуулад эхлэхээр шууд гайлглуулчаар л эрдээсэн одоо сайн нэг сургацсан юм шиг мэдрэмж өөрөөсөө авах гээд байгаа. Хүүхдүүд нь амжилттай сураад байгаа юм шиг. Тэгэнгүүт би тэр битүү задгаа үе дээр нэлээд явдаг. Одоо жишээ нь гүйгүүлэгчүүд үзчихлээ, зурлагаа үзчихлээ гэж үзэхэд одоо гүйгүүлэгч үзээд эхлэе, гიშгэ үзсэн байлаа гэж үзэхэд, би өсөг үзлээ гэж үзэхэд одоо а б гэд битүү юуд явчлаа. Тэдгэрийг уншиж чинь бичиж чинь гэдэг чинь галгинж явж чинь уншиж чинь гэж хараад байгаа байхгүй. Тэгэнгүүт задгаа үе дээр явлаа а б б гэд ингээ явах юм бол тэр чинь хичнээн боддоор одоо а гэдэг үг шууд уншихгүй байгаа ч гэсэн тийм үү. Ном гэдэг үг уншихгүй байгаа ч гэсэн ялгаагүй нөгөөд галгаж давхар аваа явчих чинь бичлэгийн хэлбэрээс давхар аваа явчих чинь гэж ингэж хараад байгаа. Тэгээ хоцрогдлын хувьд гэх юм бол нэг анзаарсан зүйл багшаас маш их хурд шаардах хэрэгтэй юм байна. Яг сургачаа гэсэн чин сэтгэл шаардах хэрэгтэй юм байна. Тэгээ хамгийн гол нь ямар ч хичээлийг заасан энэ багш гэдэг хүнд мэдрэмж аягүй чухал юм а гэж анзаарч байгаа. Хичнээн самбардаар бидэн цааш хараад юм бичиж байгаа ч гэсэн ард байгаа 30 хүүхдээ хин хийж байгаа хин хийхгүй байгаа бол гэдгийг баргалж одоо мэдэрч явах хэмжээний. Тэгээд яг зүгээр миний онцлог гэх юм уу ингээд анзаарсан зүйл энэ хичээлийг, энэ үсгийг, энэ шинэ хичээлийг, энэ нөхцөл дагаврыг энэ нөхдүүд нэг жаахан дутуу үлдчихлээ да гэсэн зүйлүүдээ өдөөсөө шавуулчихдаг. 2-3 хүүхдүүдийг байлаа гэж үзэхэд цай хүндэнд нь оруулаад өнөөдрийн хичээлээ дахиад үзэх шаардлага гардаг. Ингэх юм бол одоо хоцрогдол гэдэг зүйл айгүй бага үсэд байх шиг санагддаг. Тэгээд дахиад одоо шинэ сургуульд ялангуяа очих юм бол сая бол одоо ариун жиргалд ширнэнд тохиолдсон асуудал байна. 8 дахь ангид яваад оронгууд 9 дахь ангид яваад оронгууд ангид 30 хүүхэд сууж идэг 10 хүүхэд нь уншдаг өчтөг 10 хүүхэд нь гадралдаг за нэг 5 хүүхэд бүр ингээд яамны сайн байдаг ч юм уу ийм байдаг. Тэгэнгүүт тэр миний өөрийн одоо арга зүй гэх юм уу бодол хэрэгжүүлж одоо дурсж үзсэн зүйл тэр сургуулийн хөтөлбөр гэдэг зүйлтэй ердөөсөө зуралмааргүй санагддаг. Тэр сургуулийн хөтөлбөр байна ихэвчлэн одоо манай багш нарын нэг 40 минутын ээлжид гэхэд одоо нэгж мэгж гэхэд ойролцоо юмнууд явж идэг шүү дээ. Агуулгын тогтолцооноос хамаарат. Тэгэнгүүт нөгөө бодит хөрсөн дээр бууж байгаа хүүхдүүдийн маань мэдлэг чадварын өвд нэг өөр байгаад идэг. Багшийн самбар заах гээд байгаа юм, багшийн олох гээд байгаа мэдлэг хоёр ингээд тэнгэр газар шиг юм яваад ангууд багш хөтөлбөрийнхаа дагуу явах зүтрээд хүүхдэд бодит мэдлэг очтгүй дунд нь хүүхдүүд охироод идэг ийм асуудал үүсдэг. Энэ дээр бол яг цэвэр багшийн тэр мэдрэмж хурдны тухай асуудал. Миний хувьд бол хүүхдүүдээ шууд ингээд англиад хуваадаг. Үнэхээр сайн хүүхдүүдээ хөтөлбөрийн дагуу явж чадж байгаа хүүхд самбарыг 2-3 хувааж зэрэг хичээл заадаг. Тэгэнгүүт яг тэр дунд төвшний үнэхээр одоо анханаас нь эхэлж байгаа хүүхдүүдтэй яг гар барилцаал анханаас нь эхлэх хэрэгтэй. Анханаас нь эхлэхдээ яаж хурдан хугацаанд дунд руу оруулах уу? Дунд төвшөнд байгаа хүүхдүүдэд яаж хурдан хугацаанд сайн лугаа оруулах уу? Тэгээд нэг эхний 2 цаг үнэхээр одоо яг нэг ясаа цайдал чөмгөө дундартал багш зүтгэж юм бол 7-оос дээш ангийнх нь төвшин жигдрээд ирэх юм боломж бол байдаг. Ингэхээр багш бол 40 минутанд ганцхан ээлжтийг бэлдэж орох биш. Тэр анги 3 төвшөнтэй байна уу, 2 төвшөнтэй байна уу? Тэнд таарсан үндсэндээ нэг 40 минутанд 80 минутын юм амжуулах гэж орох хэрэгтэй байхгүй. 120 минутын юм амжуулах гэж орох хэрэгтэй юм байна. Ингэж харсан, ингэж бас ажилласан. Би 9 дугаар ангийн хүүхдүүд, 10 дугаар ангийн хүүхдүүд үнэхээр нөгөө Монгол хүчгийн нэгдсэн шар номын 5 хүүхдүүд, 10 хүүхдэд бариулаад үнэхээр нөгөөдүүлгээ нүдэл бусдуулын үндсэн програмаар явал эхний 2 үлрэл явах туучнаар 4 үлрэлтэй байхад ингээс хагас жил гэхэд бол анги янзын сайхан жигдрээд заа нэг 75-аас дээшээ бүгд болоод ирж байгаа. Ийм асуудал бол үүдэж байгаа. Тэгээд тэр нэг давтлагын асуудал хүүхдүүдийг ердөөс хажуудаа унах шиг дагуулах хэрэгтэй. Үнэхээр юм сурдгүй хүүхдүүд. Жишээ нь би одоо олон улсын академи сургуульд байхад нэг сурагчдад дурсж үзсэн. Мэдээж мас монгол хэлний хичээлдээ муу байгаа хүүхд бол үндэсний бичиг математик физик бүгдэнд нь таарахын байж таардаг. Багш болгоноос нэг жаахан адшууд үзэгдсэн юм шиг тийм хүүхд байдаг. Тэгэнгүүт тэр хүүхдийг үнэхээр даав нэм шиг ээж нэм шиг хажуудаа хөтлөөд хамт үдийн цагаа уугаад нэг ангид сүүлийн цагууд дараа хичээлэнд харсан байсан ч ардаа оруулж суугаад ингээд унах шиг дагуулхад тэр хүүхд бол амжилттай сурах боломжтой. Үнэхээр тийм тэнэг юм сурдгуу хүүхдэж байдаггүй. Манай багш нарын ганц алдаад байгаа зүйл одоо 2 хүнд ижил нэг юм зааж өгчөнгүү те хоёулонгоос нь ижил үрдүн нэхэд байдаг, ижил өв нэхэд байдаг ийм алдаа байгаад байгаа шиг байна. Тэгэнгүүт нөгөө цэцгээ чинь би дулмаагаас өөр хүн шүү. Та надад нэг дахиад нэг жаахан өөрөөр тайлбарлахмаар байна шүү гэсэн зүйлийг багшаас нэхэд байгаа. Тэр болгонд нь тааруулж арга зүйг ингээд олгож чадж байгаа хүн бол үнэхээр одоо арга зүй сайтай хүнийг сургачих хэмжээний юм багш юм а гэж ингэж харж байна. За тэгээд дараагийн ярилцах сэдв бол одоо би золжиргал багшаас нэг зүйлийг асууя гэж бодож байна.
энэ анги кабинетийн тухай асуудал сүүлийн үед үнэхээр одоо ингээд нэг хідэн сайхан зураг бичвэрүүлэгдсэн байхаар боломжийн кабинет байгаад байна гэж харж байна уу? Тэр кабинетэд ороод одоо мэрэгжлийн багш юу одоо ашиглах ёстой юм те? Тэр кабинетээр хичээлж байгаа сурагчид одоо яг юуг ашиглах ёстой юм те? А тэгэнгүүт яг өөрсдөө хэрэгцээтэй одоо даалгавар одоо шинэ мэдлэг олох зүйлүүд ч байд юм уу? Одоо бол өөрөө чинь кабинет бол мундаг кабинет байдаг. Манай мэрэгжлийн багш нар мэдж байгаа. Энэ тал дээр кабинетэд огчуулах тал дээр нь бас өнгө үзэмж хэлбэр талаасаа агуулга одоо тэр хүнд өгөөчтэй байдал талаасаа ер нь яаж анхааруул зүгээр байд юм бэ мэрэгжлийн багш нартайгаа бас уулзаач гэж хүсэж байгаа юм аа. За кабинет гэдгүүл тухайн хичээлийн танхим гэдгүүл тухайн хичээлийг судлах, суралцах сэтгэл зүйн маш том орчин байдаг гэж би хувьдаа боддог. Тэгэхээр тухайн монгол бичгийн кабинет рүү орсон тохиолдолд ерөөсөө л монгол бичгээс сурах, судлах, монгол бичгээр амьсгалах тийм орчныг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр бол хамгийн эхлээд бодит хэлбэр талаасаа илүү агуулга талаасаа сэтгэл зүйн орчин гэдэг талаасаа багш тухайн орчныг бэлдэх ёстой гэж бодож байна. Тэгэхээр багшийн дуу хоолой, тухайн ангийн уур амьсгал, тухайн сурагчдын сэтгэлгээ, сэтгэл зүгээ бүх л юм зөвхөн нэг монгол бичгээс сурах магадгүй өөр хичээлийн кабинет юм бол тухайн хичээлийг сурах гэсэн юм чинхүү хүслийг бас тээж хичээлээ эхлэх ёстой болов уу гэж боддог. Тэгээд мэдээж сургалтын орчин гэдгүүл тухайн ном, гарын авлага, за сургалтын эрэлт хөнгө хөтөлбөр төлөвлөгөө гэдэг бүх л зүйл цогц байж ич нэгэн кабинет хэмээн танхим хэмээн үзнэ. За нөгөө талаасаа сэтгэл зүйн орчин байна би дахиад хэлхийг хүсэж байна. Тэгэхээр багш та бүгд маань тухайн танхимаа бэлтгэхдээ сургалтын хөтөлбөр тухайн кабинет байгуулах төр журамдах бүхэл зүйлээ бэлтгэхээс гадна тухайн монгол бичгийн ангид орохтол тухайн багшаас ахуулаад сурагч хүртэл за зочин хүртэл бүх хүн монгол бичгээр тийм амьсгалсан ийм сайхан орчинг бүрдүүлээрээ. Ширнэ багшийн хувьд бас анги нийтийг одоо бас нэг хичээнгүү сайхан бичүүлэх, бүгдийн бичгийн чадварт суулгах тэр тал дээр бас туршлага байгаад байна гэж бол анзаарч харж байгаа мэрэгжлийн багийнхны хувьд нэг мэрэгжлийн одоо багшийн хувьд энэ дээр ер нь юундаар анхаард юм бэ? Хүүхд болгон одоо бүгдээрээ анги нийтээр хичээнгүү сайхан бичнэ гэдэг чинь маш том давуу тал шүү дээ тий. А тэгэхээр ийм болгохын тулд одоо яаж анхаарсан чи хүүхд болгон тэрийг дурлан одоо хүн болгон бичих вэ? Мэдээж ангид 1-2 манлайлагч хүүхдүүд байдаг. Тэгээ яг л багшийн заасныг сурцсан. Тэр хүүхдээр нь дамжуулаад дараагийн хүүхдэд нөлөөлөх байдлаар ерөнхийдөө сургадаг. Яг ингээл хүүхэд бүртээ тулж ажилладаг. Чи энэ дээрээ алдсан байх шүү. Энийг яг ингээд биччихэл болж гин. Өө сайн болж гин. Яг ингээл урамшуулган гол нөгөө хүүхэд чинь ачгүй би хийж чадж байгаа юм байна гэдэг тэр нэг урам зориг нь орж байгаа юм шиг санагддаг. Монгол хэл уран зохиолын багшийн мэрэгчлийг сонгоцсон бэ. Тэгээд ялангуяа бас яагаад үндэсний бичгийн одоо биерэн бичиг каллиграф хичээнгүү ч гэдэг юм уу те. Энэ олон уралдаан тэмцээнүүдэд ороод тэгээд бас одоо нэлээд том гавьяа байгууллаа гэж харж байгаа. Жумдан багшийнхаа нэрмжтэй анхны үзэсгэлэнг бас оюутнуудаа манлайлаад ингээ гаргалаа. Үеийнхээ сайхан багш нарыг бүгдийг үрж оролцууллаа. Тэгээд энэ шийдвэрийнхээ тухай дахиад одоо мэрэгчлээ сонгох гэж байгаа энэ 12 дугаар ангийн хүүхдүүдийг одоо монгол хэлний багш болоосоо гэж бодож гин үү? Өөр мэрэгжлийн хүн болоосоо гэж бодож гин үү? Энэ тал дээр нэг одоо өөрөө чинь мэрэгчлэрээ одоо баярлж багтаж явдаг ямар зүйлүүд байдаг вэ? Бас нэг хуваалцвал залуу хүний хувьд. За баярлалаа. Миний хувьд гэх юм бол би мэрэгчлээ сонгохдоо хувцас загварын хүн болно гэж бодож байсан. Дизайнер болно гэж бодож байгаад манай 10 жилийн одоо монгол хэл бичгийн багш бол Эрдэнэ чимээ багш маань байсан. Намайг төгсгöd багштайгаа нөгөө биерийн бичлэгийн сургалтад яваад нэг удаа биер бариал үзэхэд надад нэг тийм сонин мэдрэмж ийм зүйл байдгийн байна гэж сонирхолтой. Тэгээ ерөөсөө тэр өдөр хөдөө явах болол хувцас аваад хөдөө явсан. Багшаар заалгаагүй боловч нөгөө сонирхолтой хөтлөгдөд өөрөө яг бие даад сураад за сүүл рүүгээ бол үе үеийн олон 10 одоо ач тустай багш нар заалгаад одоо ингээд дөрвтэй болсон. Миний хувьд гэх юм бол за 12 төгсөж байгаа дүүнертэй зөвлөхөд заавал багш бол гэж тулахгүй тийм ээ. Чиний хүсэл эрмэлзэл юу юм? Чи яг хүүхдтэй ажиллахыг хүсэж байгаа юм уу? Зүрхэнд чинь одоо яг ямар зүг рүү чиглэсэн юм чин гал хүсэл эрмэлзэл гэдэг ааш тийм хүүхдүүдийн хэлгээр бол тэгэхээр өөрийнхөө сонирхлыг даах нь хамгийн зөв зүйтэй зүйл гэж боддог. За үүнээс гадна багш болоод одоо хэрэгжүүлсэн миний хувьд
Өвчтэй байж болох бяцхан энэ зөвлөгөөнүүдийг хүргэе л та. Тэгэх юм бол би гэрийн даалгаврыг шалгахдаа одоо хичээлийн 80 минут байлаа гэхэд эхний 20 минутыг сурагчдтайгаа хамт хийдэг байхгүй самбар дээр. Гэрийн даалгаврыг яц шалгана. Ингэхдээ бол нөгөө чицотны үнэлгээ болон өөр өөрсдөө үнэлэх үнэлгээг бол ингээ ээлжиж явдаг. Заримдаа өөрөө дэвтрийг нугааж авна. За тэгээд 12 удаатай дэвтрийг номер 1 2-гээ гэрийн даалгаврын дэвтэр хичээлийн дэвтэргээ ингээ ээлжлээд явчихдаг. Тэгээ багш зөвхөн нэг талаас харж үнэлэх биш одоо төвшөнд нь таарсан даалгаврыг өгөх гэрийн даалгаврыг одоо залхаахгүй байх байдлаар маш хөнгөн даалгавар өгөөд анги дээр арай хүнд гэсэн агуулгыг үзээд ингээ ээлжлээд явдаг. Багшийн мэргэжлийг сонгосон шалтгаан гэх юм бол ерөөсөө чин хүсэл эрмэлзэлтэй хөтлөгдсөн боловсролын салбарт нэг чултгай одоо чанартай боловсон хүчин байснаар нэг сайн багш байх юм бол цаашаага 5 хүүхдэд нөлөөлнө. Тэр 5 цаашаага 10 20 гэдэг ингээд ерөөсөө модны үндэс шиг ингээд явж байдаг. Миний зүгээр ингээд анзаарч байхдаа энэ хэлбэр агуулга хоёр хамт явж иж бодтой болт юм байна гэдэг зүйлийг хараад байгаа. Монгол бичгээр онол арга зүйн талын юмнуудаа судалж байгаа хүн давхар одоо биерээрээ бичдэг юм уу, улсаараа бичдэг юм уу, хичээнгүй бичдэг юм уу те тэр нэг үйлдэлийг давхар хийж тэндээс нэг нөгөө 5 мэдрэхүүд хурж үйлчилж хүн бас өөрийгөө нэлийн хурцлах дотроосоо чадваржиж сурах энэ асуудал дахиад дээрэс нэг хичээл зааж байгаа багш бол өөрөө энэ багш ямар мундаг юм бэ гэдэг тэр чадaltaй байдлыг хүчтэй зүйлийг өгнө гэдэг бол хамгийн чухал зүйл хамгийн хүчтэй очдог гэж бодож байгаа. За одоо би жишээ нь ингээ биерээр ингээ зааж байгаа бас дараа чинь бас ганц нэг шавнар бэлдээд байгаа байхгүй надтай хамт яваад хичээл заадаг. Гэхдээ мэрэгжлийн босч хүмүүс байна л та. Тэгэнгүүт ялангуяа Монгол бичиг гэдэг чинь өөрөө энергийн бичиг босоо бичиг ингээд Монгол хүний ялцгүй л одоо хэрэглэх ёстой зүйл юм байна л та. Ингээд үзэнгүүд тэр нэг тухайн хичээл зааж байгаа хүний яг аурын тэр дотоод ертөнц циклд нь орж заана гэдэг бол бас арай нэг өөр ойлголт байгаад байна гэж ялцгүй нэг амьд харилцаанаас үүдэлтэй багш нь амжилттай заах юм байна, сурагч нь амжилттай одоо сурах юм байна гэдэг ийм ойлголт бас аваад байгаа байхгүй. Дахиад дараагийн нэг ойлголт гэх юм бол хүн заах гэж байгаа хүн өртөөс өөрийгөө маш их бэлдэх нь чухал юм байна л та. Жишээ нь би эхлээд бол монголч зааж байхдаа одоо нэг тийм айхтар одоо гайхалтай каллиграфч биш угаасаа. Тэгэнгүүт зөвхөн биерээр бол ингээд өөрөө баруун гараараа өөрлөгөөл бичдэг байсан. Тэгэнгүүт нөгөө хажуугаас нь биерэн бичлэг заана гэдэг айгүй хэцүү болчихдог. Одоо золжиргал багшийн хувьд бол мэдчихэж байгаа баг тийм. Гарын давхар барихад хэцүү. Тэгэнгүүт нөгөө зааж байгаа хүнийхээ их зурдаас харж суугаад заахаар цаашаа бичиж сурч байгаа. Үргэлж таралт айгүй ойлгомжтой болчихж байгаа. Юундаараа хүмүүс сургууль дээр хийсэн миний контент бас явж байгаа. Тэгэнгүүт нөгөө цаанаасаа ингээд өөрлөө харж суугаад барьж байгаа хүн чинь биерний ардлаас нь гарыг барьж үчилэхийн тулд баруун гараараа барих гэхээр нөгөө болж өгдгүү гар барилдах гэж байгаа юм шиг болох гэдэг. Тэгэнгүүт зүүн гараараа тэр хүний биернээс барих шаардлага үүсдэг. Тэгэнгүүт ингээд нэг л мэдгэд би өөрөө мэдлгүйгээр баруун солгоогүй цаашаа наашаа бичдэг болчихж байгаа. Ингэнгүүт нөгөө үргэлж даралт юмнуудыг нэлээсээ ойлгоцсон байгаа тохиолдолд нэг өдөр үзэж байгаа байхгүй. Энэ босх юм байна гэдээ үзэнгүүт амандаа шүдэндээ зууж байгаад үзэнгүүт яг ингээд бүх бие рүү нөгөө цаасантаар биер гүйж байгаа юу зүгээр шарт хийдэл ясруу ордог. Тэгэнгүүт ингээд бичингүүд яг үргэлж даралтын би ингээд ойлгоцсон зүйлээ хүн бусдад амжуулж өөрөө хийж чадна гэдэг нэг харагдаж байгаа. Хамаараа бол бас бичиж гин. Тэгээд нөгөө хүлэнд ингээд дундын биер эрхийн урууны завсар уйж байгаад бичгээр одоо жишээ нь ариун жиргал золоо ер нь туршаад үзээрэй тийм ээ. Ямар ч асуудалгүй болох жишээ нь ингээд юун дээр гүнзгийрмээр байна тийм. Тэрийгэл өрдөөсөө ингээд судлах юм бол сэрж хадлаа ахиулах юм бол ингээд болд юм байна. Одоо ингээд нөгөө цаг алхаа ерөөсөө тийм биш. Ерөөсөө цаана гэдэг чинь ерөөсөө битүү судалгаа л байна шүү дээ тийм. Би ингэх юм бэ. Манай одоо бас л одоо миний багийн багш чинь ерөөсөө тийм шүү дээ. Самбар дээр солгоо гараараа бичиж өгдөг. Дэвтэр дээр баруун гараараа ингээд бичдэг. Самбар дээр ерөөсөө бүх юм солгоогоор энэ яаж өөрийгөө хаахгүй. Тийм ээ. Тэгэхээр чин нэгдүгürt одоо бидний чинь багш бол ерөөсөө одоо монгол бичиг гэдэг юм ил бариасан бол та ингээд бүх талаас нь хөгжмөр одоо би байрдаг нэг бол ч одоо даталдаг барьдаг ч юм уу тэр онлыг мэдэрдэг тэгээ ингээ хүүхдээ нөгөө биерээрээ татчихж байгаа шүү дээ тий биер ч гэдэг юм өөр бусад улсын үзэг ялдвын сургалтаараа татчихж байгаа бүтээлийг юмараа татчихж байгаа нөгөөдгөө давхар бас нөгөө тэгээс нөгөө шамнартайгаа илүү ойртон гэдэг чинь нөгөө хүний хөгжил рүү хүний хөгжлийг л одоо түлхэж өгж байгаа нэг том элемент юм. Тэгээд бас нэг анзаарсан зүйл монгол бичиг тэр чигээр ингээд ам явж. Тийм. Философи явж. Ингээд хүний гар бариад бичүүлэхээр ингээд хүмүүс ирэнгүүд, хүүхдүүд ирэнгүүд би яг сүулдэ ингээд яг энэ хүн өнөөдөр сурах уу, маргааш сурах уу, нөгөөдөр сурах уу, 3 хоногийн дараа ямар болох вэ гэдгийг би мэдэрдэг болоод байгаа. Тэгэнгүүтээ зарим хүмүүсийг ингээд гарын нөрөө бичүүлээд хэсэг зуралцсны дараа бүр ингээд шуу ингэдэг. Амар ядардаг.
сүлдээд бүр гарч агаар амсгалмаар санагдаад жаахан цухалтаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд ингэж эхэлдэг. А зарим хүнийг заахаар бүр ингэж тэр энергийн солилцооны асуудал бол маш их явдیں۔ Багш авийн хооронд. Тэгээд ингээд 5 өдөр өглөө 9-өөс орой 5 хүртэл ч юм уу нэг ангид суучаад батламжаа гардуулаад үзэсгэлэнгээ гаргаад ингээд төгсөж байгаа тэр хүмүүсийг харахад анх иржсэн нүдний харц бүр ингээд төлөв энэ чинь бүгд жигд айгүй гоё болцсон хоорондын уур амьсгал тэр нэг харилцаа яриаг өөр нь бүр цаанаа нэг цул болцсон юм байдал анзаарагдаад байдаг. Тэгээд одоо манай ахлах багшийн хувьд бас Золжиргал багш маань ерөнхий нэг зөвлөгөө хэлээд өгдүүлээ. Яриагаа өндөрлөе гэж бодож байна. За Монгол бичиг хэл соёл гэдэг бол тухайн үндэстэн орших хамгийн том дархлаа болдог. Тэгэхээр энэ дархлааг бат байлгахын тулд, энэ дархлааг цэвэр ариун байлгахын тулд, энэ дархлааг үргэлжлэх энэ мөнхөд хугацаатай байлгах энэ том зорилгыг бас Монгол хэл бичиг үндэс болын багш бид бүхэн бас авч явдгаар гайхалтай. Тэгэхээр энэ хүү сайхан мэргэжил эзэмшсэндээ бид бүхэн баяртай байдаг. Тэгэхээр энэ хүү дархлааг хангахын төлөө зөвхөн бид ч гэхгүй ирээдүйд бас Монгол орн даяараа Монгол орны бүх хүн иргэн бүр бас хичээгээрээ Монгол бичгээсээ сураарай, хэл соёлоо эрхэмлээрээ, тэгвээс эх оронтой мөнхөд оршин шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр бид бүгдийн ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. За ингэхээр одоо яг Монгол орныхоо өнцөг болон бүрд одоо үндэснийхээ бичиг үсгийг тээж түгээн дэлгэрүүлж байгаа мэргэжлийнхаа нийт одоо үзэг нэгт, мэргэжил нэгт дахин дүүс багш нартаа одоо удахгүй болох монголчуудын бичиг соёлын баярын өдрүүдийн баярын мэндийг дахин дэвшүүлье. За бүгдээрээ яг одоо монгол бичгээ чин сэтгэлээсээ түгээн дэлгэрүүлэх шилдэг шавнырыг бүтээх монголчуудаа бүх нийтээрээ үндэсний бичигтэн ард түмэн болгохын төлөө цаг минут хорон бүхэнд одоо шавнырынхаа төлөө одоо цаг зав зарцуулахыг хүсэж байна. Та бүгдээрнийх нь ажилтан амжилтын дэдийг хүсье, амьдралд нь аз жаргалын дэдийг хүсье. Анхаарал хандуулсан төсөө баярлалаа. Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дэдий